Сон Химин багийн хамтаар 10 жилийн дараа анхны цомоо өргөсөн. Тэгвэл Сон Химиний хүч хөдөлмөр юунаас үүдэлтэй бол? Тэгвэл тэрээр аав Хун Мин Согийн хатуу бэлтгэлийг зүгээр нэг тоглоом байгаагүй гэдгийг ярьж байсан. Түүний аав нь түүгээр тасралтгүй 4 цаг бөмбөгөө газар тунгалгүй жонглоор хийлэгдэг байсан байна. Сахилга бат давталт агуу болохын төлөөх үн хөлс золиос. Надад гал тэрэгний хурдаар давгсан юм шиг л галзуу байдаг байлаа. Мэдээж би хүүхэд байсан. Энэ бүхэн надад маш хэцүү байсан. Гэхдээ 10 жилийн дараа эргээд бодоход энэ бүхэн их утга учиртай санагддаг. Тэр үед энэ бүхэн ямар чухал байсныг одоо ойлгож байна. Манай аав маш хатуу дасгалжуулагч байсан. Чи үргэлж хичээх ёстой, үргэлж мэргэжлийн байх ёстой гэж хэлдэг байсан. Хэрвээ тэр хатуу бэлтгэлүүд байгаагүй бол би өнөөдөр энэ хэмжээнд хүрэхгүй байсан хэмээн Сон Химин ярьсан байна. Эдэн насаар өөрийн ур чадрын талаар инхүү ярьжээ. Би хизээч өөрийн ур чадварт эргэлзэж байгаагүй. Криштиано Роналдог илүү том бэлэг тэмдэг гэдгийг нь хүлээн зөвшөөрдөгч цэвэр хөлбөмбөгийн ур чадвараар өөрийгөө илүүд үздэг гэдгээ тэр эргэлжээ. Харин миний ур чадвартай Неймар л өрсөлдөж чадах байх. Премьер лиг болон дэлхийн шилдэг багтаа гялалзаж явсан Эден Азарын зоригтой нүхтэй та санал нэгдэж байна уу? Антони Манчестер Юнайтед тимч сайн биш байсан. Тэгвэл энэ талаараа тэрээр инхүү ярьжээ. Манчестер Юнайтед клубт байх үеийнхээ хүнд хэцүү цаг үеийн талаар тэрээр нулимс туслуулан ярьсан байна. Би Манчестер Юнайтед байхдаа хэцүү цаг үеийг туулсан. Тэр үед надад хөлбөмбөг тоглох баяр баясгал мэдрэгдэхэ болсон. Би энэ тухай ахтаа үргэлж хэлдэг байсан. Дарамт чахалт надад мэдрэгдээд хэцүү байгаа гэдгээ байнга хэлдэг байсан. Тэгэхэд ах маань надад баг зэрэг тавьж бүх зүйл удахгүй өөрчлөгдөнө гэж хэлсэн. Энэ үг л намайг үнэхээр уяраасан. Үнэхээр хүнд өдрүүд байсан. Би гэртээ ямар байсан гэдгийг би л өөрөө мэднэ. Хүүтэйгэж тоглох эрч хүч надад байдг байлаа. Өдрөөр хоолж идэхгүй, өрөөндөө ганцаараа байдаг л байлаа хэмээн TNT Sports төгсөн ярьцлагада тэрээр ярьжээ. Серхио Рамос шанаа хэсэг дээрээ 93 гэсэн шивээс хэлгсэн байна. Тэрээр тэгвэл энэ тухайга тайлбарлажээ. 2014 оны аврагууд лигийн шигшээ тоглолтын нэмэлт цагт хийсэн хожлын гоолд зориулж ийхүү толгойдоо хэлгсэн байна. Тэрээр эрдээр нэмэх нь 3 дахь минутанд тэнцээний гоолыг оруулж олмоор энэ тоглолтод Реал Мадрид клуб Атлетико Мадридыг нэмэлт цагт буулгаж явсан түүхтэй. Неймар 14 настайд Реал Мадрид клубтэй туршилтын бэлтгэлд оролцож байсан гэдгийг та мэдэх үү? 2006 онд тэрээр Испанд очиж Реал Мадридын залуучуудын багтаа ойролцоогоор 20 хоногийн турш бэлтгэл хийсэн байна. Энэ хугацаанд тэр өөрийн авьяас ур чадвараараа клубийнхнийг гайхшруулж чадсан байна. 2-7 хоногийн дотор 27 гол оруулж гайхалтай амжилтыг үзүүлжээ. Тэрээр 2005-аас 2006 оны улиралд Дани Карвахал, Пабло Сарабиа зэрэг тоглогчтой хамтаа тоглож байсан юм. Гэсэн ч Неймар Реал Мадридтай нэгдэх боломжийг ашиглаагүй. Гол шалтгаан түүний тухайн үеийн баг болох Бразил Сантос клуб түүнийг багтаа үлдээхийн тулд маш их хичээсэн байдаг. Ерөнхийдөө Неймарын аав Сантос клубт шахалт үзүүлсэн. Сантосын ерөнхийлөгч болон түүнийг анх нээсэн Зитоноор хамтран Неймарын гэр бүлд нөлөөлж түүний клубт нь үлдээж чадсан гэж ярьдаг. Сантос түүнд илүү сайн санхүүгийн нөхцөл мөн насан туршидтын баг руу шууд дэвших тодорхой замыг санал болгосон түүнийг болон түүний гэр бүлийг Бразилд үлдэх шийдвэрийг гаргуулсан гэдгээ. Энэ шийдвэр нь Неймарт Сантост өөрийгөө хөгжүүлж эцэст нь дэлхийн хэмжээний од болон гялалзах боломжийг олгосон. Үүний дараачаар 2013 онд Неймар Барселоныг зорьсон байдаг. Сенегалийн хөлбөмбөгчин Садио Мане өгөөмөр сэтгэлээрээ ихэд алдартай нэгэн гэдгийг манай хөлбөмбөг сонирхогчид сайн мэднэ. Тэр инхүү ярьсан байдаг. Надад 10 Ferrari, очир эрдэнэ 20 цаг. Тэрэлтэд онгоц байлаа гэд яах юм? Ингэснээр би дэлхийн ертөнцид юу өгөх юм? Би үлэн зэлмүүн талбай дээр ажиллаж хөл нүцгэн тоглож сургуульд ч явдаг байлаа. Харин одоо би бусдад туслах чадaltaй болсон. Тансаглахын оронд сургууль барьж ядуус тоол хувцас өхийг илүүд үздэг. Би сургууль цэнгэлд хүрээлэн барьсан. Одоо хүртэл нэн ядуу амьдарч байгаа хүмүүст хувцас гутал хүнс өгмөр байна. Надад тансаг машин. Байшингаа гайхуулах шаардлагагүй. Харин нутгийн минь хүмүүс надад олцсон эд баялагаас багахан ч хийсэн хүртээсэ гэж хүсдэг хэмээн тэрээр ярьж байсан удаатай. 2022 онд өгсөн нэгийн арчлагада өөрийнх нь барьж байсан iPhone 11 утсыг найз хөлбөмбөгчин Виналдум бэлгэлсэн хэмээн тэрээр хэлж байсан юм. Найз нь хагарсан дэлгэцтэй утсаа огт солихгүй байгаа манайг харж залхсандаа шинэ утас бэлгэлсэн байна. Криштиано Роналдо Instagram хаягта энэ бүлэг дууслаа. Түүх хүргэжлэх болно. Та бүгдэд талархъя гэж постоо бичсэн байсан.
Нэг талаас нь бодвол Ал Насер дахь үеэ үгээр дуусгар болгож байгаа юм шиг харагдаж байна. Нөгөө талаас бодвол энэ улирал үгээр дууслаа гэж байгаа юм шиг. Энэхүү ансхийн хариулт удахгүй та бүхэнд ойлгомжтой болох байхаа. Ялангуяа Шави Алонсо Испани Реал Мадридын дасгалжуулагчаар очсон тул Криштиано Роналдог төр хугацаанд урьж клубүүдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд оролцуулж магадгүй гэсэн мэдээ олонний анхаарлыг татуулсан. Ингэснээр Роналдо хуучин багтаа эргэн очих уу? Эсвэл өөр багт очих уу гэдгийг та бүхэн удахгүй мэдэх болно.